Австралиас Монгол руу шилжүүлэг хийх заавар. Харилцагч та Sendman App-аар дамжуулан Австрал, Канада, Хонконг дахь банкны данснаас Монгол дахь өөрийн банкны данс руугаа шилжүүлэг хийх боломжтой боллоо. Эхлээд та Sendman App руугаа нэвтрэн орно. Хэрвээ та Sendman App-д бүртгэлгүй бол бүртгэл үүсгэх ёстойг анхаарна уу? Дэлгэцийн дээр байрлах өөрийн хитвч дээрх цэнэглэх товчийг дараад агентаар цэнэглэх гэдгийг сонгоно. Үүний дараа хитвчээ цэнэглэх дүнг оруулж агент гэдэг дээр Panda Remit-ийг сонгоод үргэлжлүүлэх товчийг дарна. Panda Remit руу шилжиж буй санамжийг сайтар уншсаны дараа аль улсаас дансаа цэнэглэхээ сонгоно. Panda Remit-ээр дамжуулан анх удаа Sendman хитвчээ цэнэглэж байгаа тохиолдолд My Information хэсэгт өөрийн хувийн мэдээлэл оруулж баталгаажуулна. Үүнд овог нэр, имэйл хаяг, хүйс, төрсэн газар, ажлын мэдээлэл, оршин суугаа хаягийн мэдээллийг оруулаад мэдээлэлээ сайтар шалгасны дараа Submit товчийг дарна. Үүний дараа хувийн мэдээлэлээ баталгаажуулах бичиг баримтын төрлийг сонгоно. Global Passport сонгосон тохиолдолд гадаад паспортынхаа их хувийн зургийг гаргацтай байдлаар оруулж илгээснээр таны мэдээлэл ажлын 1-3 өдрийн дотор баталгаажна. Хувийн мэдээлэл баталгаажсны дараа Sendman App руугаа нэвтрэн орж хитвчний доор байрлах гүйлгээний баримт товч дээр дарна. Таны цэнэглэлтийн хүсэлт процессинг төлөвтэй харагдах бөгөөд хүсэлт дээр дарж цэнэглэлт хийж буй улсаа дахин сонгоод банк трансферс буюу банкны шилжүүлгийг сонгоно. Шилжүүлгийн мэдээллийг сайтар нэгтсэний дараа confirm товчийг дарна. Та тухайн улсад ашигладаг банкны app руугаа нэвтэрч ороод дэлгэцээр гарч ирсэн мэдээлэл тус бүрийг копи хийж гүйлгээний утга дээр 4 оронтой кодыг оруулан шилжүүлэх хийснээр таны хитвч амжилттай цэнэглэгдэх болно. Таны эхний шилжүүлэг 24 цаг болох бөгөөд хоёр дахь шилжүүлгээс эхлээд 10-аас 15 минутын дотор орох болно. Таны хитвч амжилттай цэнэглэгдсэний дараа та Sendman хитвчээсээ өөрийн баталгаажуулсан Монгол дахь банкны данс руу таталт хийх боломжтой.